За сайн байцгаана уу? Намайг Цолмонтиа гэдгээ худалдаа үйлдвэр үйлчилгээний үндэсний нэгдсэн холбооны гүйцэтгэх удирдлага байна. За манай холбоо нь 2024 оны 7 дугаар сарын 9-нд үүсгэн байгуулагдсан. За ерөнхийдөө болохоор 2025 оны 1-р сарын 1-ээс мэргэжлийн холбоод эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж байгаа холбоотой төрийн зарим ажил үйлчлэгийг бас шилжүүлэн авах боломжтой. Ер нь холбоодуудыг мэргэжлийн түвшинд ажилуулах энэ чиг үүргийн хүрээнд зорилгоо тавьж ажиллаж байна. За байгуулагдсан цагаас хойш гол нь худалдаа үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн борлуулалтыг нэмэгдүүлэх, гадны зах зээл сувгийг нэмэгдүүлэх, за дээрэс нь дотоодын худалдаа авалт, төрийн худалдаа авалтанд хамруулах, за технологийн шинжилэл, инновацийн шинжилэл болон бусад арга хэмжээнүүдийг сургалтын хамт зохион байгуулад явж байна. За энэ хугацаанд бид нэр Европын холбоонд улсуудад 5 оронд бол салбар зөвлөлөө байгууллаа. За сая Вьетнам улсад бас 2 орны 70 жилийн дипломат харилцаа тогтсны ойг тохиолдуулан үзэсгэлэн арга хэмжээг зохион байгуулахын зэрэгцээ бид бүхэн бас тэнд үзэсгэлэнгийн байнгын талбайтай боллоо. За мөн Вьетнамаас аялал жуулчлалын өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах, за оюутлын үйлдвэрийн шугамн менежментийн сургалтыг бас тэнд нь газар дээр нь зохион байгуулах ажлыг бол хийхээр гэрээд гар үсэг зураад ирсэн. За Швейцар дээр бол бид нар дэлхийн оюуны өмчийн байгууллагт бүртгэгдсэн байгууллагуудынхаа үзэсгэлэнг гаргана. За мөн дээрэс нь дэлхийн оюуны өмчийн байгууллагт бүтээгдэхүүнээ хэрхэн бүртгүүлэх талаар мэргэжлэнүүдэд сургах, за дээрэс нь арьс шир, ноос ноолорон бүтээгдэхүүний боловсруулалт технологийн чиглэлд бас технологичдыг сургах ийм арга хэмжээнүүд дээр гэрээлээд үзэсгэлээд ирсэн байгаа. За тэгэхээр богино хугацаа гэлтгүй бид нар бол маш үр дүнтэй ажиллахыг хичээж байна. За тэгээд энэ үйлчилгээ маань манай гишүүн байгууллагуудад бас нэлээд хүрээд яваад эхэлчихлээ. За шинэ жил болох жогоотой холбоотойгоор бид нэр мянган худалдаа үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүнээр бэлгийн багцыг гаргасан. Яг энэ зааланд бол бид нэр 60 гаруй бүсгүйчүүдийн уралсан бүтээлүүдийн дээжсээс за мөн шинэ жилээр гаргасан бэлгийн багцуудын саналуудыг авчирсан байна. За мөн яг энэ бизнес эрхлэгч бүсгүйчүүд дотроо бас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг ээж аауд маань бол яг бизнесийн оролцоо, нийгмийн оролцоонд тун хязгаарлагдмал байдаг. Тэгэхээр тэднийг өнөөдөр хэрхэн цаашид энэ төрийн удирдлагууд бас шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүд гишүүд сайдар маань ирсэн байгаа учраас тэдэнд бас энд хоолой гөрөхөөр хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд цаашдаа ч гэсэн ер нь төр хувийн хвшлийн хамтын ажиллагааг үргэлжлүүлж холбоогоороо дамжуулан төрт гарч байгаа ямарваа нэгэн шийдвэрт бол бид нэр бас саналаа хүргүүлэх, буцаага төрөөс гарч байгаа бусад арга хэмжээ шийдвэрүүдийг бас яг энэ худалдаа үйлдвэр үйлчилгээтэй хүргэж ажиллахыг хичээж байна.